Дөрөв. За ийм пүүз байна. Би өмсөл ингэж л өмсөх байх л та. Ямар уу? Юу ч бодож гин? Надад энэ пүүзийг буцаах уу үгүй юу гэдгийг шийдэх 90 хоногийн хугацаа биш 60 хоногийн хугацаа байгаа учраас жоохон ахиа боддtiin үү. Надад энэс олигтой арай гайгүй пүүз олно гэж боддог. Энэ гэхдээ бас хөөрхөн юм аа. Нэг юм панда шиг байгаа сте нэг харвас. Харин өнөөдөр хийх ёстой миний юмнууд байна штэ. Ямар ч гэсэн 3 юу лекц үзээд тэгээд нийлүүдээр очно бүгдээрээ. Тиймэрхүү байна. Надад ер нь жоох спорт хэрэгтэй ах шиг. Би сүүлийн 7 хоног спорт нэг хийсэнгүй өчигдөр ажил дээр амаргүй лээ. Нэгтгэс гүйж эхэлнэ. Зя би бэлэн болсон. Нийлүүдээр очно. Тэгээд ус залгацсан би. Уртастай болцсон. За энэ миний ус. Тэгээд би өөрөө тэгээд хувцсны хувьд болохоор би джинс өмсөд, улаан гутлаа өмсөд. Ямар ч нэг амар өөрийгөө амар тийм биеэрээ биш хувцаараа гангалаачгүй ч гэсэн амар их юм эмэг бөгөж зүгээд тэгээд нүрээ хөөрхөн будаад ус залгацсан чи хамаагүй дээр байгаа сте нэг тийм хитрхи хичээсэн биш. Энэ цамц яг үнэндээ миний курткээс уртахгүй юу? Гэтэ куртгээ би цахилгаанд чахаар энэ цамцсан дотор нь орчоод идэх байхгүй юу? Тийм болохоор өнөөдөр миний outfitочки Үсний хувьд болохоор би үсээ ингэж тавьсан ч болно, арагшаа хайсан ч болно. Би энэ үсний айдиаг ханаас авсан гэж би бол энэ урт үсийг дандаа дээрээ бод гэж боддог сахгүй юу. Тэгээ саяхан би нэг хүний юг подкаст сонсож байгаа. YouTube дээр подкаст сонсож байгаа тэр чинь нөө бичлэгтэй подкаст. Тэгээд тэрэн дээр Niki Blaze гэдэг нэг миний амар дуртай охин байдаг хгүй юу. Тэр Niki Blaze үсээ ингээ бооцсон байсан. Тэр дээр шар үстэй тэгтээ амар гоё харагдаад тэгээ ахнаас санаа аваад надад тэр үс нь амар таалагдаа тэгээд ингээ хийсэн. За гарын нийлүүдээр очив. Нийлүү бэний дээр очив. Би амар хивокави гэж боддог сахгүй юу. Энд тэгсэн чинь амар төстэй нөгөө нэг хөөрхөн цагаан боогааны хэлбэртэй мөртлөөсөө жоохон зэвүүндүү юм бах юм. Энэ аль нь Q8 бид. Audi Q8 юм. Би жоохон Audi сонирхдаггүй байхгүй юу? Сүүлийн үед амар таалагдаж эхлэв байгаа. Хизэнээс надад таалагдаж эхэлж байгаа гэж Audi 50 Shades of Grey үзнээс хойш. Тэрэн дээрс машиныг цөм рекламддаг те. Яна хамаг навчнууд унтсан байна. За gingerbread house гэхээр би яг мэдэхгүй байна. Гэхдээ бүгдээрээ нийлүүтэйгээ Бенитэйгээ яг Бени хамт хийхгүй ч магадгүй. Гэхдээ нийлүүтэйгээ gingerbread house хийнэ. Яа би уугаа нутаг ийм санаа амтаа болсон газар явж байгаа. Харсан. Амар юу байсан. Okay, look. Tada! Baba, guck mal, was Anna mitgebracht hat. Guck, es gibt Dekor-Kit. Versteck mal. Ich will jemanden schenken. Und Glue. Aber das müssen wir nicht aufkochen, oder schon? Nee, ich glaube, wir müssen nur dekorieren. Hast du das schon mal gemacht? Nee. Ich habe das letzte Mal in der Grundschule gemacht.
Yeah. Нэг ингэж харахад шууд амаараа тавьчих. Ардл нь байхгүй, зөвхөн ганцхан нүүрэн талтай миний байш. За. Би гэртээ ирсэн шүү. Би нийлүү бэний сүүгчэнд очихороо нэг асуудал байдаг байхгүй юу? Тэр асуудал юу гэж очихороо би амар их юм ярьдаг, амар сонирхолтой байдаг болохоор ерөөсө бичлэг хийж чаддаггүй маа. Тэгэхээр сая би нийлүүтэйгээ баахан юм яриад хэрэгтэй хэрэггүй юу юм уу гэл тэрүүгээр юу байна, энэгээр юу байна гингээ амар их юм ярьсаар хагаад ерөөсө бичлэг авч чадсангүй уучлаарай. Тэгээ сая намайг нийлүү бэний хоёроо хөргөж гисэн. Бэний машина бариад тэгээ нийлүүтэй ард нь суугаад баахан юм бас яриад. Тэгээд тийм болохоор бичлэг нэх олигтой орохгүй бах. Тэгээд gingerbread house-а бид нэр хийсэн. Ярьсан чи хөөрхи тэр нийлүү өмнө нь хийжсэн гэсэн. Гэхдээ тэрийг юу бага ангитай хахтал нэг удаа хийжсэн. Тэгээд битээр амар сонирхолтой хөвгчлөлтөй хийгээд тэгээд байшингаа болгочлоо. За. Одоо энэ үс би ингээд юутай амар ширэлтчлээ. Энийг одоо тайлж ширэлтээс нь гаргахгүй бол. Тэгээд жоохон юу ихтэй байвал энерги ихтэй байвал би нэг юу үзчихэд лекц үзчихэд тэгээд унтнаа. За маргааш баяртай. Өглөөнэмэнд. За, нэгд өдөр гүйж эхлэн гэсэн гүөх гээд гараад ирсэн байна. Миний амис амир хөөрхөн. За, би кедитэй гарч ирсэн. Кеди дотор пүүзч гисэн одоо тэгээ гадаа гүүгэл явхаас гадаа хөтөн байна. Өнөөдөр 6 градус. Өнөөдөр ч яг одоо нэг өглөө 8 цаг болж байгаа болохоор гадаа 6 градус байна. Тэгээд бүх юм чи ингээ бас нэг амар буцаалсангүй. За. Амжилт. Би гэртээ. Би жоохон бороо мич гэж боллоо. Өнөөдөр жоохон баг гүдэг байж би бараг 4 км 380 гүйцэн бохгүй юу? 30 минутын дотор 27 минутын дотор. Зүгээр жоохон ингээ сул бие сул тавиад гүйцэн ч. Бодсон чинь би энд 7 хоног тэр өдөр болгон тэгэж гүйж чадахгүй л яах вэ? Өөртөө жоохон
эхний өдөр гэхэд өндөр босго тавьчлаа гэж бодлоо. Хүүх. За одоо жоохон сонголт хийгээд гидсний дасгал хийгээд тэгээ усан дарнаа. Хөөе би усан дарж ирчээд гарч ирээд хоолоо идчихэд тэгээд нэг хичээл үдчээ байж хаад нам унтчихж. Тэгээ би гэрээсээ гарахаасаа за би одоо тэднийд очиход цаг аавна гэж бодоход яг цагийн өмнө сэрээд хараад шоконд ороод гялс хувцас өмсөд гялс гарч ийн. Яагаад би ингээ унтчихгүй ойлгохгүй нь би. Өдрийн унтлах хийчлээ л дээ би. Тэгээд жоохон сэрхийн тулд Red Bull авцсан. Ерөөс уухгүй нэг хөрөгчөнд байсан. Энийг ингээ гялс уугаад тэгээд хурдан өрөө буцаж би сая 5 минутын дотор гэхдээ яг ерөөсөө яарахгүйгээр нэг сайхан 50 байж байгаа. Угаасаа хийх юм нэг олон байгаагүй болохоор 5 минутын нүүр. За одоо тэгээд гялс тэднийд очихгүй бол. Нөгөө бацаанда хичээл заах гэж байгаа штэ нэрээ. За би буцаад гэртээ та нарын харж байгаачлан сая би ямар ч юм айдсан. Тэгээд гэртээ орж ирээд жоохон залхуураа цамцаа тайлаг байна. Гэхдээ өндөө бол тайлцсан. Өнөөдөр гүүхэд гоё ялаа маргааш дахиад гүүн. Тэгээд өнөөдөр би жоохон лекц уншиж, жоохон гэрийн даалгавраа хийж эхлэхгүй бол бас яг хийж байгаа ч гэсэн айгүй бага хийж байна. Ерөөсөө нөгөө нэг сургуулийн ритм тасаагүй болохоор тэгээд бас сүүлийн би юу гэж анзаарсан гэж амар цэцгэндээ хайртай болоод байгаа юм. Би амар олон цэцэг аваад ахаад гоё цэцэг аваад тэрийг үндэслүүлээд хөөрхөн болгоод миний нөгөө нэг юу вэ штэ үхээдсэн цэцэг вэ штэ тэр бүр өгцөн штэ. Тэгэхээр би шууд хайчлаад тэгээд ийм болгоцсон. Заранда ийм болгоцсон. Тэгээд нөгөө нэг юунаас гол тэрхүү юу гэх юм бол ингээд нэг 3 хуваагдаа жижигхан болсон байсан да. Бараг яг тэр хуваагдсан хүртлээ яг юу н одоо ингээд модных нь за ямар ч гэсэн тэр мод нь өөрөө ингээд яг дундуура бүр ингээд зөөлрөлтөө эхэлжсэн баггүй ингээд тэр зөөлрсний доороос улам дээшлээд тэгээ сүултээ айгаад яаж энэ цэцгүүдийг үндэслүүлэх үү гэд харж агаад уул нь үнцгийг нь зүгээр яг шинэ хөрсөнд хийдэм байлээ л дээ. Би тэгээд нарийн уншаад хараад үзээдсэн чинь миний авсан нөгөө нэг хөрс ерөөсөө 100% ийм юмд ашигладаг хөрс биш. Тэр зүгээр одоо нөгөө нэг ийм цэцгэнд гэрийн цэцгэнд ашигладаг хөрсийн нэг хэсэг болж таараа. Тэгээ би энэ дээр заавал ахиж хоёр өөр юм нэмээд холж иж хөрс болгох юм байлээ л дээ. Тийм болохоор энийг уул нь шууд хөрсөнд хийж болдсон бэлээ. Адаанч надаа гоё хөрс байхгүй болохоор би энийгээ зүгээр түр усанд хийцэн. Тэр нэг хэдэн сарын дараа жоохон үндэс гараад тэгэнгүүт нь хөрсөнд хийнэ. Тэр болтол ямар ч гэсэн энэ хөрснийхээ одоо нөгөө хоёр ямиг нь хүлээгээд тэгээд авчаад суулгана. Одоохондоо ингээл сайхан байжлаг уснаа. Хитрхи бас гүнзгий хиймээргүй ах юм би нэгээ. За нэг ингээл гисхийгээл бам бум хормат. За иймэрхүү. За миний бичлэгийг одоо энийг хүртэл үзэж чадсан. Тэгээд аплод хийдэг бичлэгүүдийг маань үздэг бол үнэхээр их баярлалаа. Та нарын суппорт надад амар чухал байдаг шүү. Ингээд нэг сэтгэл зүйн амар том ингээд дэмжлэг болдог шүү дээ. Надад заримдаа комент ирэхээр ямар гоё юм бэ гэж бодоод. За ямар ч гэсэн өнөөдөр зөв хүүхдтэй заасан тэр хүүхэд амар овоос болсон. Тэгээ энэ 7 хоног дахиад очиж магадгүй. Удахгүй шалгалт нь болно. Тэгээ тэр шалгалтанд нь бас жоохон илүү хичээл заах гад. Тэг. Хомхойны хувьд болохоор бараг байхгүй болсон. Надаа ингээд хатаад байна. Одоо энэ дээрээ тос төрөхгүй болол. За иймэрхүү. За баярлалаа баяртай. Дараагийн бичлэг хүртлээр баяртай. Хайртай шүү. Subscribe хийгээрэй. Баярлалаа. Баяртай.